За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ подкаст хүрж байгаа өдрийн мэндийг хүргэе. Манай подкаст маань Орхон аймгийн хүүхд залуучуудын театрын студиэс Эрдэнэ дотоос та бүхэнд хүрж байна. За энэ удаагийн дугаар маань бол манай театрт маань бас удахгүй тоглогдох уран бүтээлтэй холбоотойгоор бас сэдвүүдийг ярилцсан. За өмнөх дугаард маань бол бас энэхүү сэдвийн хүрээнд ярилцсан. Гэхдээ энэ удаагийн дугаарт маань бол манай ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд маань орж байгаа. Тэгээд урилгыг хүлээж авч манай студид маань одоо 13 дугаар сургуулийн сурагч Цахирмаа маань хүрэлцэн ирсэн байна. За тэгээ мөн 20 дугаар сургуулийн сурагч Номинзул маань бас хүрэлцэн ирсэн байна. За тэгээд урилга аваад манай студид хүрэлцэн ирсэнд хоёрт баярлалаа. Тэгээд өгсөн баярлалаа. За тэгээд ярихтаа микрогоо жоох ойртоод яриараа за. Зөвлөгөө. За юу Цахирмаагаас эхлэх үү те. Өөрийгөө бас товчхон танилцуулаад тэгээд өөр сэдв рүүгээ юу норно. За, намайг Цахирмаа гэдэг 13 дугаар сургуулийн сурагч, 12 дугаар ангийг одоо төгсөх ангийн сурагч, тэгээ өсвөрийн сэргийлэхийн тэргүүн ажиллаж байгаа. Зөв. Манай Номинзул. Сайн байцгаана уу, намайг Номинзул гэдэг. Би одоо 20 дугаар сургуулийн 9-ийн Б ангид суралцдаг. Тэгээд өсвөрийн сэргийлэгч бүлгэмд яг энэ жилээс оролцоод үйл ажиллагаанд оролцоод явж байгаа. Ерөөсө шинэхэн гишүүн дарга хоёртоо сууж байгаа биз дээ. Өсвөрийн цагдаа. Одоо саяхан манай театрт маань одоо чуулга гэж ярих уу те уулзалт болсон те өсвөрийн цагдаагийн бүх бүлгэмийн бүх сургуулийн сурагчид маань ирж чуулга уулзалт болсон бас сүртэй одоо айгүй сүртэй уулзалт болдгийм байлээ. Тэгээд тэн дээр бас нэг юм одоо энийг гарын авлага ном гэж хэлэх үү те гарын авлага юм да. Одоо энэ ерөнхий боловсрол баг дунд ахлах ангийн сурагчдад зориулсан юм сурагчийн аюулгүй байдал гэсэн юм одоо ном харагдчихсэн. Тэгээд би тэндээс нэг нь авсан. Энэ Баян өндөр сум суралцагч хот хөтөлбөрийн хүрээнд л одоо ийм юу хийгдэж байгаа юм шиг байна тий. Тэгээд энэ хүн номтой бас холбогдуулж эндээс бас их сэдвүүд ярилцах гэж бодож байна. Манай энэ подкастын зорилго маань бол манай театрын уран бүтээл тэгээд тэрнтэй холбогдох одоо сэдвийн хүрээний яриа тий одоо үйл явдал тэрнтэй бас холбогдуулж энэ сэдвийн хүрээнд одоо юу гэдэг юм багш ажилчин сурагч те одоо юу гэдэг бүх хүмүүсийн гоё яриа санаа сэтгэлийг сонсох юм зорилготойгоор хийгдэж байгаа. Тэгээ өмнөх дугааруудад маань бол 2 дугаар 3 дугаар сургуулийн захирал багш оролцож байна те одоо бас сэтгэл судлаач оролцож байна. Тэгээ тийм болохоор яг энэ сэдвийн хүрээнд холбогдуулж бас ярьж байгаа. Гэхдээ заавал бас яг энэ тухай биш ерөнхий бас гоё өргөн сэдвүүдийг гоё ярилцсан. Тэгээ хоёрыг бас гоё нээлттэй ярилцаасаа гэж хүсэж байна. Тэгээд хоёрын камер хүн болгон тустай камертай шүү зэ. Чиний камер яг өөдөөс харж байна. Цахирмаагийн камерыг бас чиний өөдөөс харж байна. Тэгээд ямар нэг юм хэлэх бол камертай гоё харьцаад хэлээд явж болно шүү. За эхний Номинзул Цахирмаагийн хувьд өсвөрийн цагдаад хэр удаан одоо хэлсэж ороод Дүүрэнгээс хойш гэхээр одоо 2-3 жил болж байна. Одоо тэгээд яг одоо сургуулийнхаа тэргүүн гэж ярьж байна уу? Энэ яг өсвөрийн цагдаагийн тэргүүн байна. Сургуулийн тэргүүн нөгөө хуучин болохоор ингээ өсвөрийн сэргийлэгч чи ингээд аймагтай тэргүүнтэйсэн. Тэгээд сургууль болгондоос нэг тэргүүнтэйсэн. Одоо тэрийг бүр ингээ болиулаад сургууль яг хоорондоо 50% нэг тэргүүнтэй болсон. Тэгэхээр яг 13 дугаар сургууль гэж хэлэхгүй юм байна. Одоо болохоор яг 13 дугаар сургууль гэж юм. 13 дугаар сургууль. Тэгээд яг одоо 9 дугаар ангиас элсэд орж исэн тэр цаг хугацаа одоо ингээд тэргүүн болоод ажиллаж штэ. Тэнгүүд яг энэ цаг мөчид одоо юу болов те тэр талаараа бас товчхон нөгөө энэ үйл ажиллагааныхаа гоё талаар чи танилцуулж байна. Гişүн болоод орох нөгөө нэг дээрээ тэргүүн ихч нартай ах нартай болохоор ингээл өөрөө ингээд туслаад дэмжиж бид нарыг ингээд заавар чиглэлээ өгнө одоо ингэн тэг ингээ явж исэн болохоор айгүй амархан байсан. Одоо тэгсэн чинь өөрөө тэргүүн болоо нөгөө дүүнраа удирдаад өөрөө хийгээ явахаар бас жоохон хүндрэлтэй бэрхшээлтэй зүйлүүд их байдаг. Тэгээд багш нартайгаа их нээлттэй болдог. Тэгээд асуудал тулгарч ивэл асуудлын ярилцсан гэл ер нь тиймэрхүү хүүхдүүдтэйгээ илүү нээлттэй болно, багш нартайгаа илүү нээлттэй болно гэж жишээний ерөнхийдөө тэгэл ажил. Одоо юу гэдэг юм хэсэг бүлэг юм одоо цугларч тэ өөрсдийнхөө асуудал тэ тэр юмны талаар одоо ярилцаж шийдвэрлэж одоо юу гэдэг эсвэл сурсан мэдснээ хуваалцаад тэр одоо юу гэдэг тэр тал дээр илүү ажилдаг гэсэн үг нэ тэ яг өсвөрийн цагдаа гэхээр би нөгөө нэг юу гэдэг хэв журам сургуулийн дотоод юу гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар ойлгогдсон бол одоо энэ арай өөр бас хүүхдүүдийг нөгөө оролцоогоор нь дэмжих юм те эсвэл бие биендээ туслах тийм үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгож болох үү те ерөнхийдөө тийм. За дүнгүүд манай Номинзул маань
дөнгөж ороод удаагүй. Тий. Би болохоор нэг өмнө нь болохоор яг нэг юу сөвд гэдэг нэг ангин даргуудын зөвлөлээд тэрэнд л явж байгаа жагаад энэ жилээс болохоор яг өсвөрийн сэргэлж таарч эхэлж байгаа. Юу н одоо ангийнхаа дарга нь үгүй. Дарга нь тий. Ангийн дарга нь. Ангин даргуудынхаа бас юу тэргүн. Ер нь ингээд ангийн дарга болсон ч юм уу те. Нэг нийгмийн итгэх сайтай хүмүүс яг нэг юм юунд одоо юу гэдэг юм. Өсвөрийн цагдаа гэдэг ч юм уу те. Ангийн даргыг хийхтэй юм удирдах те. Ийм юм ингээд одоо юу гэдэг ийм мессен тэр байгаад байдаг юм шиг зүгээр санагддаг. Би 10 жилдээ яг хөдөлгөөнтэй идэвхтэй хүүхэд байсан ч гэсэн нөгөө спорт юу урлаг тал руугаа тийм илүү юу байдаг гэсэн байхгүй. Одоо идэвхтэй байдаг гэсэн дуртай байдаг гэсэн. Тэнгүүд нөгөө нийгмийн юм одоо юу гэдэг чинь нийгмийн хүрээний харилцааны юм ажил тиймэрхүү юмд бол нэг идэвхтэй оролцдог байсан. Ягаад ч юм тэрнээс цухтагаад байдаг гэсэн юм эсвэл нөгөө бэлтгэл сургуулалт юу гэдэг чинь те ямар нэгэн урлагийн тийм юм болонгоо тэрнлүүгээ гүйчээд идэв гэсэн. Тэнгүүд ингээд нийгмийн үйл ажиллагаа ингээ гэхээр яг юу ийгээд идэгэн та нар манар гэл зарим сурагчид нь мэдэхгүй ойлгохгүй те тиймэрхүү хүүхдүүд бас байгаад идэх юм шиг санагдаад идэг. Тэгэхээр яг нөгөө үйл ажиллагааныхаа хүрээнд гэдэг ч юм уу одоо бид нар манай одоо юу гэдгийг одоо жишээлбэл танаа ангийн ихэнх хүүхд танаа сургуулийн хэрэг хүүхдүүд нь хэдэн хувь нь яг энэ өсвөрийн цагдаа энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог вэ? Тэр талаар ерөнхийдөө бол ангиас өсвөрийн сэргээл гэдэг нь болохоор өсвөрийн цагдаа бид нар ингээ хүүхдүүдээ сэргийлнэ. Тэрэнд ингээд хамаагүй их хүүхд ороод ирвэл бас болохгүй. Нөгөө талаа ингээд зүгээр тийм нэртэй гэсэн байдлаар жоохон нөгөө давуу байдал үүсгэн гэхээр өсвөрийн сэргийлэх бол сургуулийн 10-аас 15 гишүүнтэй байдаг. За улаан загалмай гэх мэтчлэн одоо сөөзгээ тэр юунууд нь болохоор хамаагүй илүү их гишүүнтэй байдаг. Тэгээ ер нь бид нар болохоор ингээ хүүхдүүдийн дуу хоолой өргөж байгаа. Хүүхдүүдийн төлөөлөл болж байгаа болохоор нийгмийн үйл ажиллагааны тиймэрхүү л явагдана да. Хүүхдүүдийн дуу хоолой л гэсэн. Сэргийлэх гэхээр одоо жишээлбэл би юу гэдэг юм ямар нэгэн дээрлэхэлт ч юм уу эсвэл ямар нэгэн одоо тийм эсэлд орох ч юм уу тиймэрхүү байдлаас одоо урьдчилан сэргийлэх тэгээд тэрийг одоо зааварч зөвлөх ч юм уу эсвэл ярилцах тиймэрхүү байдлаар хүрдэг гэж ойлгоно. За тэгээд ер нь бол өнөөдөр гурвлагийн ярих сэдв бол ялгуурлан гадуурхалт болон одоо нөгөө дээрлэхэлтийн талаар л ер нь бол голчлон ярих юм байна. Яг тэгэхээр нөгөө манай уран бүтээл маань удахгүй тавигдах жүжиг уран бүтээл маань тэр сэдв рүү холбогдож байгаа болохоор тэгэхээр өнөөдрийн дугаар маань яг бас тэгж хүрч байгаа. Тэгэхээр нөгөө нэг та хоёрын өөрсдийнхөө те хувийн зүгээс ч юм уу эсвэл одоо яг хийж байгаа өсвөрийн цагдаагийнхаа зүгээс ч юм уу яг нэг энэ одоо үеийн одоо жишээлбэл одоо 9 дугаар анги шүү дээ тий. Тэгээд цэгэрмэж жишээлбэл 12 дугаар анги яг энэ ангийн одоо энэ ялгуурлан гадуурхалт та хоёрт одоо юу гэж боддог вэ те өөрсдийн үзэл санаа энэ одоо тэгдэг тийм болохоор ингээд надад тэрэн таалагддгүй гэдэг ч юм тийм байдлаас нэмсэлт. Тэгээ ялгуурлан гадуурхалт дээрлэхэлт бас гэж ярих юм. За ялгуурлан гадуурхалт бол сургуульд бол угаасаа амар гэдэг шүү дээ. Ангид ч гэсэн тэгээд одоо сургуулийн талаар ярьж байгаа. Тэгээд заавал нөгөө хэрвээ жишээ татхаар бол заавал нэр устай байж албагүй шүү дээ. Зүгээр л яг өөрийнхөө харж урж байгаа өнцгөөс л. Тийм. Манай сургууль бол яг нэг дээрлэл хийх зүйлний хийх байдгүй. Гэхдээ яг ганц хоёр нэг дүүнэрээ нэг бадцдаг атма ах нар байгаа. Тэгээд тэр нь одоохондоо бид нар нэг 9 мөс гэдэг нэг амар дээд анги болохоор тэднийхэн тэгэл IC-н манай ингээ нэг хөвгүүд өрхөв нь олоод явж байхаас өөр аргагүй байдаг. Тэгээд ах нар төгсөөд явахаар тэр одоо юу гэдэг дээрлэхэлд атма ах байх нь тэр нь одоо юу гэдэг яаж ямар хөө байдлаар илэрх вэ? Одоо бие хаанд нь халдах уу эсвэл өгдөг чинь. Одоо тэгэл сэтгэл санаагаар нэг их дарамтлахгүй яг нөгөө одоо жишээ нь одоо 0 додож оруулах ч юм уу инглээ тэглээ одоо санамсаргүйгээр нөгөө ахыгаа ингээд коридор тавьж байгаа мөрлөж гэж юм уу тэгсэн чинь чи бүр юм том болцсон уу ингээд одоо намайг мөрлөлөө тэглээ инглээ тэглээ гэж л яг татлаа зүтлээ олж уулздаг. Эмэгтэйчүүдэд бол огт тийм асуудал байхгүй. Эрэгтэйчүүд маань л хөрхий заваад идэв. Тэгээ эмэгтэй болсон дээр нь баярлж байна. Яг нөө юу гэдэг чи одоо тэрний одоо өмнөх дугаар дээр мань сургуулийн захирал сэтгэл судлаач хоёр мань оролцоод ярьж байгаа юм л да. Энийн нөгөө үүсэх болсон шалтгаан нь өөрөө юу вэ гэдэг. Тэнгүүд юу гэдэг чинь гэр бүлийн одоо байдлаас үүсэлтэй ч юм уу те гэр нь ямарваа нэгэн байдлаар тэр хүүхдэд ямар нэгэн тийм
хэцүү мэдрэмж, трама өгснөөс болоод тэр хүүхэд тэр уур уцаар тэр нервийг бусад одоо өөрөөсөө жоохон бие хүч сул тийм хүүхдүүдэд гаргадагаараа илэрдэг гэдэг ч юм уу тэ шалтгаан. Миний бодлоор яг нэг хоёр талд хоёр зүйлээс болж үүсдэг гэж боддог. Нэг нь бол нэг мэдээж арга гэрээ асуудал. Нөгөөд нь болохоор нэг үеийнхний харж дагаж нэг хэлбэрдэх ингээд одоо хүүхэд дээрлэхээ зогсож явах нөгөө нэг ахнаар нь ингээд хүүхэд дээрлэхээ зогсож явах бид нарт тэгээд нөгөөдх нь ингээд атмаан байхгүй юм бэ. Нөрөөс ингээд доошоо дүүнэртэй ах ингээд доор зараал нь явдаг дүүнэртэй ах үнэхээр гоё юм байна гэдэг талаараа бодоод тэгээд яаж магадгүй харин нөгөө талаар болохоор нэг эцэг их нөгөө гэр ар гэр нь тэгээд өссөн болохоор тэрийг яг нөгөө нэг сургууль дээр ирээд ч юм уу эсвэл өөрөөсөө сул дорой хүүхдэдэд тэрийг гаргах гад үзээд идэг гэж тийм юм байна. Бас нэр ингэж хүүхдүүдийг ч юм уу эсвэл ямар нэг тийм болж байгаа процессыг харчаад тэрийг харчаад гой санагдах. Лаган зүрэх. Гой тэр одоо кул санагдана гэж ярьдэн шүү дээ. Тэнгүүд тэгж санагдаад тэнгүүтээ нэг юудаг чинь тэрийг хэрэгжүүлж үзэж байгаа ч юм уу тий төгсөөд одоо юудаг чи өөрөө жоох ахмад угаасаа нөгөө нэг өсвөр насны дээр нөгөө бүх зүйл амар гой санагддаг шүү дээ. Ялангуяа муу зүйлс бүр амар маш их таалагдаж эхэлдэг болохоор тэрийг нөгөө нэг даган дураагаад идэв болох гэж боддог. Яг нөгөө муу зүйл гэхээс илүү нөгөө сониоч зан илүү төрдөг болоо тий юмыг сонирхож үзэх бүхэл юм хийгээд үзчихмээр санагдаад. За манай цэрмагийн хувьд Гэтэ 12 ахлагын ингүүдэд гэвэл 12 ер нь 10-аас дээш нэг ялгарлан гадуурхал дээрлэхэлт нэг их байдаггүй. Яг ингээд 9-өөс 6-аас 9-р ангийн хооронд ч юм уу эсвэл бага ангиас 9-р за бага ангид нэг байдгүй ма 6-аас 9-р ангийн хооронд ерөнхийдөө дийлэнхтэй их байдаг. Яг бол яг тэр үе нөгөө сонирхож эхэлж идэг нас аахгүй. Тэгээд сонирхож эхлээд би энийгаа дээрлэхээ зодоод эхэлжлээ. Зодоод үзчихлээ. Тэнгүүд ямар нэг асуудал болоог нөгөө 14-өөс доош насны хүүхэд нөгөө нэг хуулийн хариуцлага хүлээхгүй гэсэн нэг тийм юм хичээл дээр заадаг байхгүй юу? Тийм болохоор хуулийн хариуцлага хүлээхгүй гэдэг утгаараа ерөнхийдөө дээрлэхэлт дийлэнхтэй болдог. Тэгээд 10-аас дээш болоод ирэхээр нөгөө хүүхдүүд чинь одоо яах ихээ мэддэг болсон цагдаа одоо би хүүхэд дээрлэгчлээ ингээд зодчлоо би бэртээчлээ ингээд би ямар хариуцлага хүлээх ёстой ямар хариуцлага хүлээдэг болсон эцэг эхийн хувьдаас яадаг гэд тэр шалтгаанаа тодорхойлон мэдчихдэг болчихдог байхгүй. Тийм болохоор ерөнхийдөө нэг дээрлэхэл байдаггүй. Тэгээ ер нь дээрлэхэлд үүсэх шалтгаан гэвэл бас сая ярьснараа нэг нэгээ дагахлах та гэж бодож байна. Тэгээ дээрлэхээс гадна одоо нөгөө ялгуурлан гадарх чи одоо янз янзаар одоо илрэнэл гээд байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр байдал ерөнхийдөө нэг нийтлэхээр ямар хөө байдлаар та хэд анзаарэгддэг. Одоо юу гэдэг чинь хөөрхөн муухай царайлаг царай муутай эсвэл энэ гой хувц өмсдөг энэ муухай хувц өмсдөг ч юм уу те эсвэл энэ одоо юу гэдгийг амар лаг те энэ болохоор энэ арай муу гэдэг ч юм уу нэг юм ялгуурлан гадуурхалт нь ямар хөө байдлаар та хэд одоо үеийнхэнд чи илэрч ийн гэж харж байна. Үеийнхэнд одоо нөгөө өмссөн хувцас үүснээрээ л жоохон ялгууран гадуурхад. Одоо энэ өмнө жилийнхаа амиг буцаад ятсан мэлэж гэдэг юм уу. Тиймэрхүү юмар л илэрнөхөөс манай сургууль бол нэг тийм амар ялгуурлан гадуурхалт нэг сүртэй бол илрээд байдаг. Анзаарэгддэг. Тэнийг амар анзаарагдаад байдаг. Угаасаа л нөгөө манай сургууль 2 дугаар сургуулийн нөгөө жоохон жижигхэн сургууль болохоор бүгд нөгөө нэг нэгнийхээ амьдралыг мэднэ, бүгд нэг нэгийг таньна. Тийм болохоор тэгээд нөгөө эцэг их нь ямар яасан эснийг мэддэг болохоор нэг амар энийг тэгж ялгуурлан гадуурхаад байдаг. Ер нь би бинийгээ сайн мэддэг. Тийм ер нь би нэг бүгдийг таньна. Дундлынхан ихэд л. Миний хувьд бол нөгөө эцэгхийн харилцаа хандлага гэж боддөө шүү дээ. Ялгарлан гадуурхалд одоо ингээд би хүүхдээ дээрлэх чинь эцэг их ингээд жоохон ингээд өмөрн шүү дээ. Тэр хүүхдүүдийг ингээд дээрлэхдэг ч юм уу эцэг эхчүүд нэм тийм гээд эцэг эхчүүдээр нь бас ялгарлан гадуурхалд айгүй их явагддаг гэж боддог. Ерөнхийдөө тиймэрхүү жишээ ч гэсэн нэлээд идэх харж исэн болохоор эцэг эхчүүдийн харилцаа хандлага эцэг эхчүүдийн хүүхдүүдээ яаж хүмүүжүүлж байгаа өсгөж байгаа байдлаас нь илүү ялгарлан гадуурхал гардаг байх гэж боддог ерөнхийдөө. Тийм одоо гэр бүлээс нь бас хамралтай гэж байна шүү дээ. За тэгвэл энэ сурагчийн аюулгүй байдал гэд энэ номоос бас гоё ярих юмнууд бас байгаад байгаа юм л. Энэ бас одоо олон төрлийн юм одоо сэдвүүдээр ингэж одоо ийм байдлаар байдаг шүү. Тэгээд эндээс хэрхэн сэргийлэх вэ гэдэг талаар бас тайлбартай юм гоё. Ном сая өсвөрийн цагдаа одоо хүүхдийн сурагчдын уулзалтанд ийм ном харагдсан байлээ. Тэгээд энэ дэр одоо энэ нэгдүгээр бүлгийн жишээлбэл орон байранда байх үеийн аюулгүй байдал, гадуур явах үеийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдал, интернет орчин одоо хүн худалдаалах гэмт хэрэг жишээлбэл одоо аяллаар явах үеийн гэмт хэргийн хор уршиг гэдэг энэ олон бүлгүүдэд хуваагдсан юм ном байгаа. Тэгвэл эндээс цахим одоо юу гэдгийг одоо бидний сошиал те тэр сошиал энэ хэрэгцээн дэр
гардаг энэ одоо юу гэдгийг бие бинийгээ ялгуурлан гадуурхах, бие бинийгээ доромжлох, одоо компьютерийн цаанаас л гэж ярьдаг те, гар утасны цаанаас бие бинийгээ доромжлох, ярих. Яг өнөөдөр нөгөө нэг сэдв нь ялгуурлан гадуурхалт дээрлэхэлтийн талаар ярьж байгаа болохоор жоохон хар баран ч юм уу тийм муу талуудыг яриадаж магадгүй. Гэхдээ яг нөгөө асуудал тулгараад тэрийг одоо яаж байгаа вэ гэдэг талаас нь л ярьж байгаа болохоор та хоёр бас тэр талаас нь бодорой гэж бодож байна. Тэргээ бас хар баран бас болоод иж магадгүй ярилцлахгүй. Дандаа зодоонуудын дээрлэхэлт бие бинийг ярьж ийн гэж ойлгож бас болохгүй шүү. Тэгээ энэ цахим сошиал орчинд бие бинийг одоо юу гэх юм одоо бид нар бол меми эдэр гэж ярьдээ шүү дээ тий. Мем болгох гэх тий. Тэнгүүд тэр нь хэдий одоо хүмүүст хөгжилтэй бие бинийгээ хөгжөөж байгаа ч гэсэн тэр хүүхдийг ямар нэгэн байдлаар доромжилж байгаа ч юм уу тий. Эсвэл гадуурхах гэж байгаа тийм хэлбэрүүд байдаг. Тэгээд энэ цахим орчинд та хэдийн юу бас ямар хуу одоо харагддаг вэ? Бие биентэйгээ одоо харилцаа юу гэдгийг бүх одоо та хэдэд бас групп мөрөпүүд байгаа шүү дээ. Тэн дээр ингээд тэн дээр харилцаж байгаа харилцаа гэдэг ч юм уу бие биентэйгээ энэ цахим орчинд харилцаж байгаа тэр үйл явдлын ямар хөөдөг нэмзэлээ. Захим орчин дээр яг групп дээр гэх юм бол нөгөө нэг юу ангийнхныгаа нөгөө яг тэнэг зурагнуудыг авч тавиа тэгээд ингэсэн тэгсэн гэж хоолоод яг фэйсбુક дээр харагддаг гэх юм бол одоо нөгөө нэг нэгээ одоо хар мар гээд эсвэл тарган марган гээд ингээ мешигээд ширэлцэн байдаг. Тэгээд тэр нь ингээд нөгөө амир хаахаа комменттэй. Тэгээд яг үндэ бол нөгөө хүүхд нь хүлээж авах амир хэцүү хүн дээр тусч байгаа. Тэгээд угаасаа амир ингээд юутай болчих юм бэлээ. Одоо би ингээд жоохон бондгорхгүй юу. Тэгээд намайг ингээд байг тэгээд агаар ингээд юу хүүхдүүдийн ингээд зүгээр ингээ хажуу тал ингээ тарган марган гэдэг ч юм уу тийм тарган тургаа биеийн харьцааны талаар ярьж байгаа нүртэл ингээ намайг яриад байгаа юм шиг санагдаад ингээ дотроос ингээ зовоодог болчт юм бэлээ. Тэгээд өөртөө тусгаж авдаг болоо тийм ингээ бүх юмыг өөр дээр ингээ тусгаж аваад үгүй намайг үнэхээр яриаггүй намайг хинч оролцуулаг багт чинь яг л ингээ намайг л тэгээд байгаа юм шиг ингээ санагддаг мэдрэмж авчдаг болчт юм бэлээ. Тэр яг энэ тал дээр нөгөө нэг юу гэдэг чинь ингмээр байна гэсэн тийм хэлэх юу бэ нэ одоо юу гэдэг жишээлбэл маазарч явахдаа одоо юу гэдгийг цензуртэй байдаг ч юм. Тэгэхээр бас арай сүртэй яриа болчихлоо. Одоо ингээд хичнээн ингээд жок хийж ингээд тоглоом хийж болно л да. Гэтэ яг тэр хүүхдийн нөгөө эмзэг сэдв рүү орохгүйгээр зүгээр ингийн ингээд хөгжилтэй маягаар л явахгүй бол тэгэд нэг эмзэг сэдвэр нь оролдоод эхлүүлч тэр хүүхд чинь нэр үнэхээр сэтгэл зүйн нам зааш унал л да. Яг нөгөө өсвөр насны үе дээр ялангуяа өөрийгөө голж эхэлнэ. Тийм шүү дээ. Одоо юу гэдэг чинь нөгөө өөрийнхөө ямар нэгэн юу гэдэг чинь тэрийг нь дутуу юм гэд ойлгуулж штэ тий. Энэ бол чиний дутагдал гэд ойлгуулж штэ. Тэгэхээр нөгөөдөг чинь тэндээ байнга санаа зовно. Юу нөгөө өөр гоё юм бодох хүсэх мөрөөдөх тэр юм одоо багаар дарагдчихсан гэдэг ч юм уу тий. Тэгэхээр одоо сошиал орчинд бие бинийгээ бас одоо юу гэдэг юм бие биентэйгээ хөгжилтөй болгоомжтой байгаарай гэж бас зөвлөмөр байна. Бас уриалмаар тий. Чи одоо танаа одоо үеийнхэн гэх юм уу? Одоо 2 үе сууж байгаа штэ. Танаа үеийнхэнд сошиал орчин ямар вэ? За манай үеийнхэн гэх юм бол хуурамч аккаунт нөх байгаа. Хуурамч аккаунт нэгээд одоо ингээд дургу ч юм уу шогломоор байгаа үнэлгээ ч юм уу ингээд найз олоод реквест явуулаа найз олоод нөгөөдг нь авчдаг юм мэдлгүй. Тэгээ авангуудаа би энийгээ ингээд шоглож өдөх ингээд хуурамч чатчих. Тэнгүүд хуурамч чатчээ нөгөөдг нь хариулчих юм бол тэрийг ингээд скриншот хийгээд ч юм уу ингээд бүүндэл ингээд групп чат руугаа тараагаал ингээд юм ярьж мараад ингээд муулах тэр хүүхдийг доош нь хийх ч юм уу эсвэл ингээд сториг нь үздэг бах ингээл жоохон сони стори хийсэн байх юм бол скриншот хийж аваад шууд ингээл найзууд руугаа явуулаад ингээл хар бараан болгоод тэр хүүхдийг жоохон тэгээд нөгөө хүүхд нь өөрөө мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгээд бид нэр ингээ хойгуур нь яриад өнгөрч тэгэл нөгөө цуу яриа болоод харцдаг. Цуу яриа нь явсаар байгаа нөгөө нэг амир том цуу яриа одоо зүгээр тэнэг гэж тараач. Тэнэг гэж тараачхад ингээл явсаар байгаа л амир том цуу яриа болцсон. Нөгөө хүүхдийн чинь ингээ чихэнд очсон. Тэгээ ингээ нөгөө хүүхд чинь сэтгэл санааны асар их хүн гэмтэлтэй болоод сэтгэл зүйн дарамттай болоод тэгээ ингээ сургуулиасаа шилжих үү, хотоосоо явах уу, эсвэл өгөх үү гэдэг нэг юм нэг сонголттой болчдөг. Тэгээ багштай хэлээд багш нь шийдэж чадахгүй, менежертэй хэлээ менежер шийдэж чадахгүй. Тэгээл ингээл юу нийгмийн ажил сэтгэл зүйчтэй орж ижил ингээд сэтгэлээ ярьж өгөөд арай гайгүй тайвшрал авсан ч гэсэн нөгөө хүүхдийн сэтгэлд нь байсаарлаад байхгүй яг тиймэрхүү юмнууд нь яг тийм л юм байгаа та. Одоо тэр нөгөө бүр тэр чинь юу гэдэг чинь за яг хүмүүст хандаж хэлхийг хүссэн байсан ч гэсэн нөгөө хүмүүс нь бас сонсоогүй тохиолдлууд ч юм уу те нөгөөдхийн анхаараагүй тохиолдол болоод ингээд хүнд хэлхээсээ хүртэл өөрөө ингээд санаа зовж эхлээд зөвхөн хүнд хэлэхгүй ингээд өөрөө дотроо хадгалж явж байгаа тэр нийцэг үр дүнд ямар нэгэн сөрөг үр дагавар үүсэх те юу гэдэг ямар нэгэн одоо хамгийн хүнд байдал руу хаваачих ч гэдэг чинь.
Тэр нууг нь анх зүгээр л тоглоомор хэлсэн үг байжсэн чинь бусдад хүүхдүүдэд тарааж хэлснээс болоод нөгөөх нь амар том дэвргээд тэр хүүхд үнэхээр тэнэг гэж одоо танихгүй хүүхэд тэр хүүхдийг үнэхдээ энэ хүүхд үнэхээр тэнэг юм байна гэдэг те дүгнэх тийм хэмжээний болтлоо цуу яриа гэдэг ч юм уу тарцсан. Тэр нь болохоор хүүхдэд ингээд маш хүндээ тусаж байгаа. Тэгэхээр ингээд одоо юу гэдэг нөгөө хүүхдүүд бие бинийгээ бас хитрхи ингэж хэлэх юм бол тэр хүүхдийн амьдралд ямар үр дагавар те тус тэр бас амарсан бодолцож үзэж явах хэрэгтэй. Ягаад хамгийн гол юм л ерөөсөө бие биендээ гоё хайртай байгаасаа л гэж юм хэлхийг хүсэж байгаа. Тэгээд хуурамч хаягийн хувьд бол үгүй яг хүүхдүүд ч гэлтгүү дэлхийн дээр сошиал юуг ашиглаж байгаа хүмүүс ингээл хуурамч хаяг үүсгээл бусдыг дарамтлаад бусдаас ямар нэгэн байдлаар ашиг хонжоо юу гэдгийг хуурам эхлэхтэй ийм болж идэг. Тэнгүүд яг энэ нэг талаараа зугаад сэнгэл байгаа ч гэсэн нөгөө талаар эн чинь их сөрөг үр дагаварт ч тийм аимшигтэй сөрөг үр дагавартай. Нөгөө талынхаа хүнд ямар их сэтгэл зүйн, ямар их одоо бие махбодын, ямар их одоо нийгмийн тийм хохирол учруулж байгааг тэр маазарж байгаа, тэр шоглож байгаа хүүхэд мэдэхгүй байгаа. Тэгэхээр яг энэ талаар бас миний зүгээс би өөрийнхөө зүгээс л амар анхааруулмаар байдаг. Яг ямарваа нэгэн ажлын зорилгоор ч юм уу эсвэл ямарваа нэгэн зорилгоор өөр тэ бусдыг хохироохгүйгээр зөвөр өөр зорилгоор тэр хуурамч аккаунтыг нээж ямарваа нэг юм бас хийж болж байж байгаа бол за яг байж болох хэрэг гэхдээ бусдыг доромжилж ингэж бусдыг ингэж ямар нэг хүнд байдалд оруулж байгаа нөр бас сөрөг үр дагаврыг авчирч болохоор та бүхэн бас тэгэхгүй байхаас бас зайлс хийгэрээ гэж бас хүсэж байна. Тэгээ нэг юм одоо бага насны хүүхдүүд нэг юм тохиолдож исэн юм жишээ одоо нөгөө хүүхд нөгөө дөнгөж уцтай болоод бага насны хүүхд тэгээ уцтай болоод тэр уцаа Facebook өөрийнхөө нэрээр нээгээд өөрийнхөө нэрээр ч яг ах махынхаа хаяг маягын дээр уцсан дээр өөрөө Facebook нээлгүүлээд тэгээ нөгөө Facebook чатаа ингээ ашиглаад newsfeed гүйлгээл тэгээ найз зэрэггүйс тэрхтэн тэрийг ингээ гадаадын хүн ч гэсэн ирсэн хамаагүй хаваадсан юм. Тэгээд тэгсэн чинь тэр авсан нэг одоо эрхгүйст авсан нэг нөхөр нь ингээд тэр жоохон хүүхдэр ингээд бичээдсэн юм л. Тэгэл нөгөө хүүхд чинь нөгөө англиар уншиж чадахгүй яг монголоор ингээд бичээл ингээд явуулдсан. Тэгэд гисэн чинь гэр бүлийнхаа бүх мэдээллүүдийг хаана байдаг орц хаяг те бүх юмнуудыг ингээд тэр хүнд өгсөн байсан байгаа. Одоо яг сошиал орчинд ч те Facebook хэрэглэн. Тэнгүүд бүх ингээд тэр хүүхэд юугаа ч мэдэхгүй зүгээр л тэр хүн монголоор ингээд харьцаж байхдаа хөөх юм ингээд яриад те итгүүлэх юм ингээд яриад тэр жоохон хүүхдийг одоо сэтгэл санаа тэр юуг ингэж одоо урхитаад гэх юм уу хуураад одоо хамаг мэдээлэл юмнуудыг аваад тэгээд тэр айлд одоо юуны тэр хүүхдийн бага насны хүүхдийн айлд нь гэрт нь хулгай орсон байна жишээний тийм одоо эрг үерийн тийм хэрэг бас жишээ байж байгаа. Тэгэхээр нөгөө нэг яг энэ юунаас үүсэж ийн гэхээр нөгөө нэг юм сошиал орчны нөгөө юм одоо юу гэдэг те нээлттэй байдал. Тэгээд дээрэс нь юм хүн таньж мэдгүй хүмүүс шууд өөрийнхөө мэдээллийг өгөх мөх ч юм уу утасны дугаарыг өгөх мөх иймэрхүү байдлаар энэ сошиал орчинд аягүй их хүртдэг юм билээ. Тэнгүүд ингээд одоо 10 жилийн хүүхдүүд одоо юу гэдэг фейк аккаунт нөө хурамч аккаунт ингээд нээгээд бие бинийг ингээд хэд тоглож байгаа ч гэсэн за тоглож байгааг нь мэдчихэж байгаа ч гэсэн цаанаа бас дахиад өөр бас атга санагддаг хүмүүс бас байдаг гэдгийг бас энэ юугаараа анхааруулж хэлэх гээд байгаа байхгүй. Тэгээд юу гэдэг чинь ийм байдлаас л өөрсдийгөө зүгээр юм одоо юу гэдгийг танихгүй хүний эрхгүйст авахгүй найзын хүсэлт авахгүй байх гэдэг чинь анхан шатны юм юмс бас сошиал орчин та бүхэн өөрсдийгөө хамгаалж байгаарэ гэж хүсэж байна. Би одоо нэг л яриа ярьж байгаа л өөрөө сүлдэн дүгнээл тайлбарлаад байгаа юм ааш. Таад өсвөрийн цагдаагийн үйл ажиллагааны гоё нэг товч юу гэдэг чинь одоо сая болсон юуныхаа одоо чуулга уулзалт гэж ярих уу те бүлэг юм хаа тэрнийхээ талаар бас товчхон ярьцаа тэн дээр ямар үйл ажиллагаа юу сайн нөгөө бүүнөр цугласан нөгөө театр дээр тийм тэрэн дээр чинь нөгөө уулзаад нөгөө тэмдэг юугаа энэ жилээс чи яг бүр мөсөн бүр цагдаагийн нэрмж толж байгаа юм л шүү дээ. Тийш дээ нөгөө аим баяр нь бас тохиож байгаа. Тэгээд бид нарт ингээд бүгдэнд нь нөгөө тэмдэг өгөөд юм нэг улаан аим гэрчлэгээтэй нэг юм яг аль биесны өсвөрийн сэргийлэгч гэдэг гэрчлэгээ бид нар өгж байсан. Тэгээд тэр өсвөрийн сэргийлэгч нар цаашаа явж нөгөө тэр хүүхдийн ордон дээр нэг сургалтанд суусан шүү дээ. 1-ээс 6 одоо тэгэхээр нөгөө цагдаагийн байгууллагаас бүр аль бие усны өсвөрийн сэргийлэх гэсэн тэмдэгтэй болгож байгаа юм. Одоо ингээд яг бүр үйл ажиллагаа ингээд бүр аймаг даяараа бүгд тэмдэгтэй болсон үйл ажиллагаа нь ер нь өргөн явагдахаар болсон л гэсэн. Одоо анхдагч цагдаа нар юм аа те. Өсвөрийн анхдагч цагдаа нар болж байгаа нь үнэлэх
Бясны гараас юм. тий одоо ингээд сургуультаа ингээд тэмдэг зүгээд явж байгаа те бас л Сүртэй штэ. Тэнд бол надаас бүгд сэрэлнэ. Намайг хараад бүгд журмандаа орно гэдэг. Гоё штэ. Ийм нийгмийн ийм гоё идэвхтэй юм үйл ажиллагаануудыг гоё дэмждэг байгууллагууд бас албан газрууд төрийн байгууллагад бас их талархдаг. Энэ бас үйл ажиллагааг зохиож байгаа газруудад бас маш их баярлдаг те. Энэ хүүхдүүдийг энэ олон хүүхдүүдийг гоё зохион байгуулад тэгээд гоё энэ үйл ажиллагааг явуулдаг. Энэ байгууллагуудаа бас бүгд бас талархъя те баярлаа гэж хэлээ. хараа багасаа бас иймэрхүү яг үйл ажиллагаанд ороод явчих юм бол нөгөө нэг ирээдүйд нь амар хэрэгтэй ах гэж боддог. Нөгөө мэрэгжилтэн ч гэсэн багасаа ингээд нөгөө нэг бүх үйл ажиллагаанд яваад ингээд нөгөө нүүр хагарсан болохоор ирээдүйд ярьжлын ярилцлаганд ороход ч хүртэл наад зах нь маш хэрэгтэй ах гэж бодож байна. Одоо нийгмийн нөгөө идэвх юу гэдэг чинь айгуу чухал тийм. Сургууль орчмын ялгуурлан гадуурлахын сэдв ярьж байсан шүү дээ тийм. Тэнгүүд энэ сэдвийнхаа дагуу нөгөө хамгийн наазахын ялгуурлан гадуурхалт нь яг юу гэдэг юм бодтойгоор ингэж харагдчихсан тийм юу гэдэг жишээ та байгаа юу? Яг одоо юу гэж аав ээж нь ингэж яхаа би одоо жишээлбэл харсан гэдэг ч юм уу тийм. Тиймэрхүү жишээ мишээ дурдах. Заавал нэг нэр мэр яхаад үгүй. Яг тэгэхээр иймэрхүү жишээг харчаад надад бас юм тохиолдчихсэн. Тэгээ энэ тохиолдчихсэн ийм зүйлийг би ийм үед нь тийх ёстой байсан юм байна штэ гэдэг шийдвэрт нь бас нөлөөлөх тусуулах болов гэдэг үгнээс бас яриул гэж бодохгүй. Тэгэхээр бас нэг иймэрхүү жишээ байвал та хоёрт ирж. Надаа гэх юм бол нэг амар тийж олон жишээ болохгүй. Гэтэ ганц хоёр бол байгаа. Ингээд манай ингээд нэг жоохон бандгар хөхөд байдаг ус байхгүй юу? Жоохон мэралэг. Тэгээ жоохон бие нүвддэг. Тэгээ ингээд хичээлдээ ерөөсөө ирдгүү манай хуучин сургууль байхгүй юу? Ерөөсөө ингээд хичээлдээ ирдгүү ингээд хідэн сарарын хідэн 7 өнөр алга болчдөг. Тэгэл ангийнх нь эренгүүт нь өстэй хичээлдээ ирдгүү хүн ирлээ мэрлээ үзэгдлээ инглээ тэглээгээд нөгөө хөтөж сэтгэл зүйд нь амар хүнд нөлөөлсөн байгаа шүү дээ. Ингээд бие нүвдөөд ингээд эмнэлэг тийм болохоор яваал ингээд амар өвдцэн яваад тахт чинь гинт ирсэн чинь өстэй хичээлдээ ирдэг хүн ирлээ өстэй хичээл дандаа таслаа явж идэм авч идэг гэл нэг тийм сэтгэл зүйд явж байгаа хгүй. Тэгээ нэг өдөр манай ингээд нэг юм юу болсон хгүй. Би нэгэндээ сэтгэлээ хилдэг юм болсон хгүй юу. Тэгээ бас нэг охин босч ирээд би тэр ангийнхаа тэр охиныг ингээд амар дээрлэхтэй гэж боддог гэж хэлждэг байхгүй юу. Нөгөө охин ч өөрөө тийм боддог байсан. Зүгээр л манай ангийнх нь надад зүгээр л харцдаг гэж боддог байсан чинь би тэр охиныг амар дээрлэхтэй гэж боддог. Тэгэл хэлсэн чинь нөгөө охин сэтгэл зүйд нэг амар хүнд тусцаахгүй юу. Тэнгүүтээ маргааш шууд эцэг нийгмийн ажлынууд хэлээл би сургуулиас шилжин би ерөөс сурахгүй. Тэгэл ангийн багш бид нарыг орж ир загинж байгаа байхгүй юу. Тэр болохоор амар сонь одоо аль талаасаа л буруутай санагдсан надад л. Одоо юу гэдэг тэр охин жишээлбэл өөрөө ер нь тийм яг тэр охины хэлсэн шиг байдаг гэсэн үү те. Тэгээ дээрэс нь одоо юу гэдэг дээрлэгдэг байсан уу те. Тэгээ дээрэс нь юу гэдэг чинь хэрвээ тийм биш байгаад ямарваа нэгэн тэрийг хэлж байгаа охинд бас тиймэрхүү нөлөөлсөн байж бас болох бах те. Одоо юу гэдэг намайг нэг удаагийн нэг тохиолдолд ч юм уу намайг нэг удаа дээрлэгчээсэн. Тэгээд тэр нь айгүй надад дээрлэгч. Ер нь дээрлэгсэн гэдэг нэг юм бол байхгүй гэж бодож байна. Тэгэнгүүтээ нөгөө нэг зүгээр л ингээл тэр хүүхд эренгүүт өөрөө ингээд жоохон тотгошоо дуугаа хүүхэд тэр нөгөө нэг эрд хүүхд нь болохоор тэр хүүхдээ ингээд тотгошоо дуугаа хүүхэд чинь бид нартэй ингээд нэг нээлттэй байдгүй ингээд бид нар очоо юм нэрээжсэн ингээд өөрийгөө ингээд хаачдаг. Тийм хүүхэд болохоор бид нэр ингээ юм ярихгүй байгаад ахаар ингээ тэр хүүхд бид нэр дээрлэх чинь гэсэн ойлголттой байгаа заахгүй. Өнгөтэй нэг ангийнхныхаа өмнөөс ингээ уушилтгүй жина гэж хэлсэн чинь тэр хүүхд ингээ амар хүн тусцаахгүй юу. Нэг тиймэрхүү юм бас. Манай ингээд гэх юм бол яг нөгөө нэг яг ингээд нэг одоо ингээд 9 дугаар анги бүртлөө ингээд 9 дугаар анги биш юм шиг ингээд юу зүгээр л ингээд өөртөө анхаардгүй нэг тийм охин байдаг хгүй юу. Тэгээд тэр охин ингээд манай ангийнхаа ингээл инглээ тэглээгээл хэлээл байгаал тэрийг ерөөсөө нэг амар анзаарч тодгүйсэн. Тэгээд яг ингээд нөгөө нэг ангаараа тойрч сууж байгаад ингээд нэг нэгэндээ гомдсон баярлалаа ингээд яриа суусан чинь яг нөгөө нэг хэлсэн хүүхдүүдийнх нь бодсон чинь нөгөө үг үлдээл цэгнжахгүй бол үнэхээр тэр хүүхдэд амар хүнд тусгаж исэн мэлээ. Тэр охин бүр ингээд уйлтал нь ингээд яг ингээд бид нэр ингээд тоглоом шоглоомоор ингээд үг хэлээд явж исэн ч гэсэн тэр хүнд маш их хүн дээр амар тусч исэн байлээ. Тэрийг үг үйлдэлээ ер нь цэгнж яахгүй бол нөгөө тэр яг тэгжсэн байна гэдгийг ер нь яаж мэдсэн? Яаж яасан? Та хоорондоо ярилцсан уу? Бид нэр ингээд нөгөө би нөгөө ангийнхаа багштай хэлж байгаад ингээд одоо ингээд хүүхдүүд ингээд тойрч сууж байгаад ингээд би бинтээ гомдсон талархснаа хэлье ингээд хэрвээ гомдоосон бол тэр хүүхдээс уучлахгүй яа гэж тэгээд ингээд тойрч сууж байгаад ингээд ангаараа ярилцлага хийсэн байхгүй юу? Тэгсэн чинь хараа яг нөгөө би ингээд тэр хүүхдэд тэгж амар гомж исэн тэр намайг
намайг тэгжсэн ингэжсэн гэд хэлсэн чинь үнэхээр л бид нар нэрээ тэр хүүхдийг нэг мдээгүй мөртлөө ялгарлан гадуурхалтай хийжсэн юм билээ. Тий, одоо нэг бас илэрж байгаа хэлбэрлийн дагам л Тий. би нэгэ мэдхгүйгээр зөвхөн юу гэдэг чинь тоглоом шоглоомоор хэлжсэн чинь нөгөөдг нь ямар нэгэн байдлаар хүнд тусцсан тий. Тэгэл тэрийг ингээ хадгалаад яваадсан. Тэр үед зүгээр чи намайг ингэж хэлээд тахтай яд ингэж гаргаагүй. Тэгэл хадгалаад яваадсан. Тэгэл баг боор явж байгаад хамгийн харин тайдын гоё юм нь би бинийгоо сэтгэлийн үгээ ярилцаа тэрнгээр мэдсэн байгаа нь өөрөө их гоё. Яг энэ амар надад зүгээр чухал санагдаад байдгийн. Бас нөгөө өмнөх дугаар дээр олцсон хоёр оролцогч маань хүртэл хэлжсэн тий. Гоё өөрт мэдрэгж байгаа тэр юмнуудаа бас нээлттэйгээр хуваалцаад хуваалцах чадахгүй өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа бол юу гэдэг чинь сэтгэл зүйч дээр очиод ч юм уу эсвэл ямар нэг нийгмийн итгэхийн тэр клуб те нэг юм байгуулах тэмд гоё явж үзээд тэгээд тэр таалагдаад ингээд яах юм бол ингээд баг багаар өөрийгөө нээж болно те тэнд хэдий ингээд хүүхэд чамайг хэлээд тэр чинь амар хүнд туссан ч тэр нь ямар нэгэн тийм гоё үйл ажиллагаагаар ингээд эдгэрч болно те тэрийг бодохгүйгээр өөр шал өөр юу гэдэг чи юм гоё өсвөрийн цагтаа ийм үйл ажиллагаандаа санаа зовоод одоо юу гэдэг чи даргуулснаас хойш ингээд шал өөр болсон те эхэндээ сайхан амархан ингээд ах эгч нартайгаа гоё ингээд хөвгөлтөд ингээд явдаг хэлсэн юм хийгээд ингээд явж исэн бол одоо өөрөө ингээд удирдлагын төвчнөд ирсэн хүүхдүүдийг зохион байгуулна гэл гэдэг чинь одоо юу гэдэг яг эндээ санаа зовоод гоё те энэ үйл ажиллагаандаа санаа зовоод явж байгаа болохоор бусад зүйлүүд нэг тийм хамаагүй болчихж байгаа шүү дээ те ямар нэгэн юу гэдэг чинь хүүхдүүдтэй харилцаж байхад ингээд би бинтэйгээ ингээд хэлж байгаа тэр үйл юм хамаагүй болж байгаа ч юм уу гэх мэтлэн ингээ анхаарал нь өөр тийш явдаг болохоор та бүхнийг бас тэгэрэй гэж уриалж байна. Нэг л уриалсан хүн суугаад. Тэгэд дараагийн нөгөө миний ярих гэдэг юм одоо энэ 10 жилийн хүүхдүүдийн дунд веб нөгөө цахилгаан тамхи. Тий. Эний хэрэглээ бол бүр аимшигтай байгаад байгаа юм байл тий. Одоо та хэд ч бас мэдчихэл байгаа. Одоо юу гэдэг юм дунд ангиас л их сүлээд баг хүүхдүүд хэрэглэж эхэлсэн байна. Одоо Facebook дээр үнэн худлааг нь мэдэхгүй юм л да. Яг 8 дугаар анги лүү 9 дугаар ангиасаа хэрэглэж эхлээд 10 11 дугаар ангида биенийх нь ямар хэрэгтэн дотор хэрэгтэн гимтсэн ч гэнэ. Тийм пост явж байгаа байхгүй. Тэр одоо тэр юу гэсэн үг 2 3 жил тэр вебийг тасралтгүй ингээ хэрэглэж явж байхад тэгээд 10 дугаар ангида тэр өөрийнх нь бие организмд хэцүү болоо үзүүлсэн чинь дотор хэрэгтэн ингээ энэс ч юм болоод ингээ муудсан байна гэдэг. Тийм бас пост гарч байгаа. Тэрийг бигтдээ үнэн худлаа мэдэхгүй байгаа ч гэсэн тэр хүүхэд жоохон хүүхэд тэрийг хэрэглэх нь өөрөө буруу байгаа шүү дээ. Яг тэгэхээр анхны одоо зориулт нь өөрөө энэ нөгөө нэг утаат тамхиг тэ хэрэглээг нь багасгах гэдэг ч юм уу. Энэ нөгөө утаат тамхиг чинь амар олон хор хөнөөлтөй болохоор энийг арай бага хор хөнөөлтөй гэдэг ч юм эсвэл арай өөр зүйлээр орлуулах маягаар гарч ирсэн зүйл болохоор энийг болохоор одоо ингээ зах зээл гараад ирэхээр ингээ хүүхдүүд авч хэрэглээд байна тэ. Энэ тал дээр та хоёр яаж юу гэж бодогддог вэ? Дээрэс нь сургуулийнхаа хүрээнд ер нь хэрэглэх хэрэг. Сургуулийн хүрээнд төлөвлөлөөр маш их байгаа. Угаасаа анги болгоно ингээд тодорхой хэмжээний хүүхдүүд ингээд вебтайгаа. Тэгэд яг юунаас тэгсэн бэ гэх юм бол нэг Facebook дээр нэг хэсэг нэг веб нь бол ирүүлээ ямар ч нэгтон байхгүй гэдэг тийм мэдээлэл гарсан шүү дээ. Тэгээд тэр мэдээлэлээс болоод угаасаа энэ чинь миний бид ямар ч хоргоо юм бэ нөө. Тэгээд татчихад болох юм байна гэд. Тэгээд бас нэг өөрийнх нь үеийн ч юм уу ах нар нь ингээд татаад ахаар ингээд энэ татаад амар гоё харагдчихээн тэр ямар гоё харагдчихээнэ гэдэг дагач ингээд хэлбэртэй ингээд би ч гэсэн энийг татах юм бол үнэхээр гоё харагдах юм байна гэдэг бас үзэл бодлоос хамаарад татаад эхэлдэг баг. Тий. Тэгэхээр одоо олон шалтгаан байна шүү дээ хэрэглээ. Хүмүүсийн гоё харагдаад дагаад дуурайх. Тэгээл юу гэдэг чинь хэрэглэж үзэхийг сонирхох гэдэг ч юм. Эцсийн дүндээ эн чинь өөрөө яг юу гэдгийг тамхи татдаг хүний хувьд бол энэ хэрэглээ нь бол хамаагүй хор багтай байхгүй. Тэг цахилгаан тамхи. Тамхи татдаггүй хүн буюу одоо юу гэдэг чинь бага насны хүн тэгээ том юу насанд хүрэгчид ч гэсэн тамхи татдаггүй хүний хувьд бол энэ хортой гэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд чинь ялангуяа энэ ч одоо дөнгөж нөгөө бие эрэхтэн бүрэн бойжоогүй тий. Энэ чинь эмзэг юу гэдэг чинь цаг насан дээр явж байгаа ийм хүүхдүүд чинь хэрэглээд ирэхээр тэр чинь аимшигтай хорн хөнөөлтөй байхгүй. Чи ямарваа нэгэн бодис бие рүү н ороод одоо юу гэдэг тэр бодис нь биед гаднаас авж байгаа тэр бодис чинь биед нь ороод хор хөнөөлтөй болж байгаа болохоор 10 жилийн хүүхдүүд ялангуяа өсвөр насныхан ахлах ангийнхан гэдэг ч юм уу тэр хүүхдүүд хэрэглэх нь бол маш хортой. Танай сургууль дээр юу нь яг ямар хуу байна? Манай сургууль дээр ерөнхийдөө бол их ерөнхийдөө 6 дугаар ангиас за 6 биш 7-оос дээш 12 хүртэл байгаа.
Тэгээ ингээд одоо ойр дотны ингээд таньдаг хүүхдүүдийг харахад бүр ингээд электрон тамхигүй вебгүй болвол ингээд байж чадах болсон хүүхдүүд бол нилээ идэггүй байдаг. Ингээд веб асуугаад тийм дондцсон ингээд веб асуугаад өстэй байхгүй бол өглөө гэл ингээд асуугаад явж идэг. Тэгээ тэр мөрийнхаа ингээд нууцсан бүр ингээд нуудаг багш нараас одоо манай сургууль харьцангуй анги болгондоо камерт болсон. Тэгээ камера ингээ хааж байгаа ч юм уу, камернаас нууц газар ч юм уу. Тэгээ веб татах асуудал бол нэлээд их байдаг. Тэгээ нөгөө нэг тамхи веб хоёр хортой гэдэг байгаа шүү дээ. Веб нөгөө нэг хоргүй гэсэн бичлэг явсан болохоор тэр нэг тамхи татаад бид нэр ингээд бие хордуулж байгаа. Нэг тамхи чинь татаад дуусчихна. Тийм болохоор ингээд татаад дуусны дараа бид нэр заа ингээд татаад дууссан юм чинь ингээд 4-5 цагийн дараа ахиа нэг тамхи татдаг. Электрон тамхи ч юм уу байхгүй. Яг ингээд нэг татсан ч гэсэн ингээд өргөжлүүлэлт нөө дуусна гэж аахгүй. Өргөжлүүлэлт татаад идэг болохоор ингээд хүний бие асар хортой болчихж байгаа байхгүй. Одоо ингээд тамхинаас авах хорыг ингээд хэд дахин давмуулаад авчдаг болохоор хүүхдүүд хоргүй гэж боддог ч гэсэн тэр нь ингээд асар их хортой. Тэгээ үлээсэн утаа тэрнгээр ингээд татдгүй хүүхдүүд ингээд дам тамхинол өртчихдөг байхгүй. Дам тамхинол өртөөд бид нэр ингээд би хэрвээ татахгүй байгаа ч гэсэн миний бие рүү тэр утаа нь ороод байгаа байхгүй юу. Тэгээ ингээд ер нь айгүй хортой зүйл гэж боддог. Тэгээд болоо эргэн тойрондоо. Тийм. Тэгэнгүүт одоо н өсвөрийн сэргийлэгч яг энэний эсрэг ажиллаж байгаа. Өсвөрийн сэргийлэгч өсвөрийн цагдаа бол энэний төлөө ажиллаж байгаа, нийгмийн ажлынхаа харьцаж байгаа. Тэнгүүд ингээ хүүхдүүд одоо ингээ цагдаа болоог байхад надад ингээ нээлттэй байдаг гэсэн хүүхдүүд өсвөрийн сэргээлт оронгууд ингээ шууд хааж эхэлж байгаа байхгүй. Ингээл шууд энэ намайг хилж чинь энэ миний вебийг хураач гэсэн байдлаар шууд ингээ хааж эхэлнэ. Тэгээ ингээ ерөнхийдөө бол веб гэдэг асуудлыг олонний танилуд нь айгүй сурчлаг болсон. Олонний танил хүмүүс нь энэ гоё, энэ ийм гоё амттай, иймтэй, тимтэй гэл тэр тэднэр нь айгүй судалдаг. Тэгээ нөө эцэг эхчүүдээсээ айгүй их стрессийн дарамт авсан хүүхдүүд, стресссэн гэр бүлийн асуудлын дарамттай хүүхдүүд нөө тамхиа болоод электрон тамхи руу орж эхэлдэг. Тамхи татдаг хүүхэд байсан аа тий. Тамхи татдаг хүүхдээс нэ электрон тамхи руу орж эхэлдэг байхгүй. Нөө электрон тамхи нь хувцас үнэртэхгүй. Тамхи нь үнэртэн. Тэгээ ээж аваартаа тамхи үнэртсэн тохиолдолд ээж аваартаа бүр их загнуулна. Электрон тамхи үнэртгээ болонгууд за энэ угаас намайг тайвшруулж гин, үнэртгээ болж гин, би мэдэгдүүлэхгүй байх гэдэг утгаараа электрон тамхи руу их илүү их орж эхэлдэг байхгүй. Тэгэхээр нөгөө олонний танилуд сурчилдаг гэхээс нөгөө юу гэдгийг яг тэр чинь мэдээж бас хүмүүний бизнесийн бас юу шүү дээ. Гэхдээ одоо юу гэдгийг веб болон юм хортой юм зүйлүүдийг сурчлах. За тэр одоо 1xBet мөрөдө тоглоомын сайт сурчлах гэлээ. Иймэрхүү байдлуудыг ялангуяа энэ нөгөө насан туршаагүй гэдэг ч юм энэ хүүхдүүд үздгээ маш их хардгаа гэдгийг амар сан тооцоолоод ч юм эсвэл ядаж тэр олонний танил хүн одоо стример байлаа гэхэд намайг 10 жилийн хүүхдүүд үздэг. Тийм болохоор тэр үздэг хүүхдүүдэд би ийм юм сурчилж болохгүй гэдэг тийм ёс зүйтэй байгаасаа гэдгийг би бас өөрөө хувьдаа боддог. Тэмүүдээс чи яг энэ талаар ярихаар бас яг тэг санагдаж байгаа. Тэнгүүд хүүхдүүд үздэггүй биш үздэг те. Тэгсэн тэрнээс бас үлгэр дуурайл аваад байна. Тэгэхээр яг энийг нөгөө веб-ийн ингээд юу гэдэг чинь тэр хүний яг мөнгөөр худалдаж авч байгаа ч гэсэн тэрийг ингээд хурааж авах гэдэг байгаа биш шүү дээ. Энд чинь өөрөө хортой болгож хэрэгжилж болохгүй гэдэг зүйлээр л тэрийг ингээд яагаад. Тэрнээс биш хүний мөнгөөр худалдаад авцсан зүйл болохоор тэрийг ингээд шууд хураагаад авч өөрөө бас шудраг бус. Гэхдээ чиний энэ хэрэглээд байгаа юм чинь хортой. Тэгээ дээрээс нь сургууль орчмын бүс хүүхдүүдийн эргэн тойрны насны руу ийм хүмүүст хажууд нь хэрэгжилж болохгүй гэдэг зүйлийг л хийж ойлгуулах гэдэг нэг хэлбэр байдаг шүү дээ. Тэнгүүд яг энэ өсвөрийн цагдаа сэргийлэх юу гэдэг чинь ийм одоо нийгмийн одоо хүрээнд хийгдэж байгаа ийм газрууд байгууллагууд маань энийг бүр өвшөө ирчимдтэй яг тэр шууд ингээ хурааж авахтаа биш те. Яг илүү нөгөө муухай хорт зуршил гэдэг талаас нь илүү хүүхдүүд бас ойлгуулвал гэдэг зүгээр миний зүгээр сонсоход бол тийм бодогдож чинь. Тэгээд мэдээж багш нар бол мэдээж анги дотор ингээд тамхид татаад байгаа тэр хүүхдийг бол хурааж авах нь мэдээж зөв шүү дээ. Тэр чинь бусдаас хадуулж чинь, бусдыг хордуулж чинь, өөрийгөө ч хордуулж чинь тэр зөв. Тэгэхээр яг хортой гэдэг тэр талыг нь л манай одоо юу гэдэг нь хүүхдүүд маань, багчууд маань 10 жил ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд маань за мөн тамхи татдаггүй хүмүүс маань тэрийг сайн ойлгосоо гэдэг одоо уриалахыг бас л хэлж байгаа тийм. За тэгээд өнөөдрийн юу маань бол ярилцлага маань бол манай удахгүй тоглогдох бидний дунд гээд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд болсон тийм үйл явдлын талаар ерөнхийдөө өгүүлдэг тийм жүжиг удахгүй уран бүтээл манай театрт маань тоглогдож эхлэж байгаа. Тэгээ яг энэ жүжиг маань бол яг сэдв нь бол яг ялгарлан гадуурхалт те тэр нөлөөлж болох
хүчин зүйлсийн талаар ерөнхийдөө гардаг гэж бол одоо үүдийн дөрөнд дурдсан ч нэг гэр бүл нөлөөлдөг. Тэгээ найз нөхөд хэн байдгийг ах дүүс нөлөөлдөг гэдэг. Яг тэрний талаар ингээ гардаг юм уран бүтээл удахгүй тоглогдож байгаа. Тэгээд яг энэ уран бүтээлийнхээ хүрээнд нөгөө сэдвийн ярилцлага маань одоо 2 дугаар өрсөн байгаа. Үүний өмнө манай нөгөө сэтгэл зүйч тэгээд сургуулийн захирал хоёр маань ороод ярилцсан. Тэгээд ийм сургуулийн нөгөө одоо юу гэдгийг энэ ялгуурлан гадуурхал дээрлэхэлт гэдэг тал дээр сургуулийн ийм олон ажлууд бас явагддаг те. Хүүхдүүдэд бас нөгөө сургалтч гэх юм уу эсвэл юу гэдгийг хүүхдүүдийн оролцоог ингээд яасан тийм үйл ажиллагаанууд явагддаг. Тэгээд та хэдийн хувьд өөрсдийнхөө зүгээс хэлэхэд ийм одоо үйл ажиллагаа бас манай сургууль дээр явагдвал манай хүүхдэд юу гэдэг чинь те. Би зүгээр боддгийг манай сургууль дээр нэг иймэрхүү үйл ажиллагаа бас яваасаач гэдэг ч юм уу те. Эсвэл ингүүл манайхаа хүүхдүүд маань их одоо хүлээж авах нь одоо хүлээж авнаа гэдэг ч юм уу. Тийм одоо бодож байгаа санаж байгаа тийм зүйлүүд байдгүй. Одоо сурагчийн зүгээс л гэсэн үг тий. Одоо өмнөх ярилцлага маань бол одоо багш тий сэтгэл зүйчийн зүгээс гэдэг ч юм уу. Тийм сургуулийн захирлын зүгээс ингээд ярьсан бол хоёрыг бас тэр талаас гоё сургууль маань ингүүл тэгүүл гэдэг тийм санаа нь бас хэлүүл гэж бодохгүй. Юу жүжигсэн маягаар ингээд асуудлаа хөндөд ингээд ойлголт өгнө гэдэг нь одоо амар гоё таалагдаад байгаа байхгүй. Түүнээс бол бид нарт ингээд байнгын за сартаа 1 удаа 2 удаа ч юм уу ингээд байнгын сургалт ирдэг. Ингээд хүчээр ингээд тэдээс тэтгэр ангийнхан урлаг зааланд цугал тэдээс тэтгэр ангийнхан ингээд хүчээр цуглуулсан хүүхдүүд чинь суугаад тэр хүн урд нь нэг хүн ярээлэдэг тэрийг ерөөс ойлгодог байхгүй. За тэндээс нэг тоотой 1 2 хүн ойлгохгүй тэгэл унтах нь унтаал уцаа тоглол. Тэгээд зүгээр л ингээ яриад байснаас ингээ жоохон өөрчлөөд юм уу эсвэл бол одоо ер нь өөрчлөөд ингээ жүжиглсэн маягаар ч юм уу сонирхолтой хүүхдүүдээ ингээ татсан маягаар юу яахгүй бол байнгын зүгээр ингийн л яриад тахаар бид нарт ерөөс нэг сонирхол байдаггүй. Тэгэхээр нөгөө одоо юу гэдгийг ямарваа нэгэн сургалт одоо семинар гэдэг ч юм сургалтыг ингээд 10 жил хүүхдэд орохдоо өөр хэлбэрээр бас яг тэдэнд хүрэх нэг яг сонирхолтой хэлбэрээр нь хүрэх юм бол арай яах юм. Одоо манай сургууль жишээ нөгөө нэг юу дээрлэлт эсрэг мэсрэг гэдэг нөгөө дивжээ тэмцээнүүд 2 3 зохиогдсон өмнөжил. Тэгээд тэрэнд ингээд өөртөө ингээд бэлдээд яг ингээд нөгөө дээрлэлт эсрэг вебний эсрэг мэсрэг гэдээ бэлдэж яхад бол яг өөртөө ингээд ойлгоод ингээд жүжигчлэн тоглолтыг маягаар яхаар хүүхдүүд ер нь хөвчтэй ойлгодог. Харин яг нэг багш нар нэг дууд цуглуулаад нэг сургалт орохоор бол тэрийг нэр үнэндээ л гармааш хүлээж авахгүй нэг байдаг. Сууч чадахгүй нэг хичээл 60 минут чиглэл. Тэгэхээр нэг юм хичээлээс гадуурх юм сургалт ийм үйл ажиллагаагаа өөр хэлбэрээр явуулаач тийм ер нь дивжээ тэмцээн. Дивжээ тэмцээн бол ерөнхийдөө ингээд асуулт хариулт гэж байдаг. Тэр асуулт хариултанда бид нэр ингээд бэлдэж явах хугацаанд нөгөө нэг ингээд асуудлынхаа бид нэр ингээд Google-ээс интернетээс бид нэр ингээд судалж байгаа шүү дээ. Судалдаа бид нэр амар их мэдээлэлтэй болдог байхгүй юу? Тэр болохоор айгүй сонирхолтой байдаг жүжигсэн тоглоом бол. Бусдаа ч гэсэн хүргэхэд айгүй гоё байдаг. Хууль мэлээ нөгөө чэйдэлж байгаа болохоор тэр дивжээ тэмцээн чинь тиймэрхүү талаараа л илүү сонирхолтой гэж бодож байна. Тийм. Яг л одоо нөгөө тэр хэлбэрлэлтэй одоо манай уран бүтээл бол ер нь яг та хоёрын яг хэлээд байгаа тэр хэлбэр. Тэгээ яг хүүхдүүдэд мэдээж нэгдүгээр нөгөө нэг мэдлэг те одоо тэр юу гэдэг чинь энэ ийм амьдрал байгаад энэ амьдралын туршлагаас та хэдэд ингэж гаргалгаа байдаг болохоор та нар ингэж ойлгох хэрэгтэй шүү гэдэг ч юм уу те. Тэгээ заавал тэр юу гэдэг чинь заавал өөрөө үгээрээ хэлж ойлгуулах гэдэг биш үйлдэлээрээ ингэж бусдад ойлгуулах гэдэг ч юм уу. Тим хэлбэр лугаа манай сургалтын бас зарим хичээлээс гадуурх сургалтууд бас тэгж оруулах хэрэгтэй юм аа гэж бас хэлж байгаа. Би өөрөө ойлгоод би шууд авах гэдэг юм ааш. Тэгээд өнөөдөр ямар ч ярилцлага маань өндөрлөх тийшээ хандж байна гэхдээ хоёрын зүгээс бас хэлхийг хүсэж байгаа гэдэг ч юм уу те. Хүүхдүүдээ эсвэл урайлах тийм одоо үг байна уу? Бусад сурагчтай эсвэл одоо өөрсдөө үйл ажиллагааны талаар бас хэлж болно, уриалж болно шүү дээ. Уриалах юм бол одоо үеийн 10 жилийн хүүхдүүд ер нь халах ангийнхан Monix Fit мөрөөдө тоглоом аягүй их тоглолт болсон. Аягүй их ерөнхийдөө өөрсдөө санхүүгийн эрх чөлөөнд хүрээгүй бэжэж өөрөө санхүүгийн эрсдлээ тооцоолохгүйгээр мөрөөдө тоглоом аягүй их тоглолдог. За писийн ингээд за 4-4-өөр баг болж байгаа хожигдсон ингээд тийм мөнгө өгөн тийм ингэ тэгнэ гэсэн нэг тиймэрхүү асуудлууд аягүй их гардаг санагдчихсэн. Тэгээ Monix Fit болохоор
одоо ингээд цэнэглэн мөнгөөрөө цэнэглэн тэгээ тоглоно. Тэрийг эцэг эхчүүд нь тоглолт юм билий. Эцэг эхчүүд нь тоглохоор хүүхдүүд нь харангуудаа за энэнгээр ингээ мөнгө олчт юм байна, ингээ болчт юм байна гэж бодоод ингээ Monix битэр ингээд мөнгө олохыг боддог байхгүй юу. Тэгээ ингээд өөртөө ингээ мөнгө их алдна. Алдаж жагаад нэг олохоор би олоод байна гэж боддог. Нөгөө алдсан мөнгөө тооцоолохгүй, олсон мөнгөө тооцоолохоор нөгөө их байгаа штэ. Тэгээ алдсан мөнгөө тооцоолохгүйгээр олсон мөнгөөрөө ингээд амьдраад байна гэж бодоод байдаг байхгүй юу. Тэгээ Monix бит ерөнхийдөө тийм мөрөгтэй тоглоомнуудыг айгүй их тоглолтгийг жоохон хүүхдүүд нөгөө санхүүгийн эрхчлэн төрөг болохоор тэрийг жоохон болоорой л гэж хэлээ. Мэдээж тэр тоглож байгаа мөнгөөрөө нөгөө артлын амьдрал бас аюугаа зохицуулдаг гэж болно шүү дээ. Тэр мөнгөө өгөөд алдчихаар чинь амьдрал нь бас арай өөр болоод эхэлнэ шүү дээ. Тэгээ нөгөө уцаа тавиад уцаа доошлуулад ламбард нь тавиад ч юм уцаа доошлуулад тэгээд мөнгөөрөө тоглоод алдчихдаг. Тэгээ ингээ эцэг ихтэй утас байхгүй гэж хэлээ дахиад уцаахуулдаг. Нэг тиймэрхүү асуудлууд. Ер нь эцэгийнхээ мөнгийг зөөр ингээд зовж олсон мөнгийн хий дэмий зарлагадаад зөөр л нэг хүний данс руу ингээд хийгээл байгаа байхгүй юу. Тэрийг айгүй буруу гэж. Тэгээ одоо энэ ч нөгөө нэг яг амар хэлбэр аргаар мөнгө олох бас нэг санаа байгаад байгаа шүү дээ. Гэхдээ ер нь бол ингээд амьдрал тул нэг амар хэлбэр аргаар мөнгө олох бол тэмч бас боломж бага байдаг шүү дээ. Яг үүндээ. Тийм болохоор мөрөдөд тоглоомыг санхүүгийнхаа эрсдлийг тооцохгүйгээр ямарваа нэг юм эрсдэлд оруулан барин байж та хэд маань бас бити тоглож байгаарэ. Ялангуяа ахлахынгийнхаа та хэд маань уриалж шүү тэгээд бити тэгэрээ гэж. За Миний бодлоор болохоор нэг ялгарлан гадуурхалт би нэг үгээр дормжлох тал дээр яг хэлийг бодож байна. Нэг хүнийг нэг яг муухай үгээр хэлхээс өмнө өөрийгөө ингэ төрүүлж бодож би өөрийгөө ингэ хэлчихвэл надад яг ямар санагдах вэ гэдэг талаас нь бодож үзээд тэгэхгүй бол нөгөө хөлт чинь яг өсвөр насны дээр яг сэтгэл зүйн амар докторгүй байдсан шүү дээ. Нэг бол баяртай, нэг бол гонигтай, жаргалтай гэл. Тийм яг үе дээр нь нөгөө хүүхдийг тэгээд хэлчихээр маш их олон эрсдлүүд гарч ирээд бүр эцэст ингээд бүр амиа орлох дээр хүртэл ингээд өсвөр насны хамт болдсон шүү дээ. Тийм болохоор нөгөө бусдад хэлэх үгээ жоохон цэгнэж байгаарэ. Тэгэд нөгөө хэрвээ ингээд гутарж байгаа ингээд өсвөр насны дээр одоо ингээд амьдралаас жоохон уйдаж эхэлж байгаа хүүхдүүд байх юм бол өөртөөгөө дотн ч юм уу эсвэл эцэг эхтэйгээ ч юм уу эсвэл чамайг хамгийн их ойлгодог хүнтэйгээ ярилцаад үзээрэй. Тэгээ чи бол угаасаа цооргаад чамаас өөр чамайг орлох өөр хин ч байхгүй гэдгийг бодож үзээсэй л гэж бодож байна. Вау, цаа. Маш гоё уриалга нас. Тэ? Энэ амьдралд бас маш гоё олон зүйл байдаг шүү, тэ? Тэр бүхнийг бас мэдрээрэй гэж уриалж байгаа юм. За өнөөдрийн Тив подкаст маань Орхон аймгийн Хүүц залуучуудын театрын студиэс та бүхэнд хүрж байна. Тэгээд манай 3 дахь дугаард маань 13 дугаар сургуулийн сурагч Цахирмаа одоо өсвөрийн цагдаа бүлгэн тий тэргүүн одоо гоншингийн дутуу хэлчихвэл дараа нь миний зэрэг хэлэхгүй гээд за цагдаа тэргүүн маань оролцож байна. За тэгээ 2 дугаар сургуулийн бас өсвөрийн цагдаа сурагч Наминзул маань оролцож байна. Тэгээд өнөөдөр ирж бас ярилцж бас нээлттэй маш гоё яриануудыг өрнүүлсэн та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд мэдээж бас яг энэ сэдвийн хүрээнд бас сонирхолтой яриа өрнүүлж бас хүмүүст хэрэгтэй жишээнүүдийг ярьсан байх гэж бодож байна. Тэгээ гой гой уриалгуудыг хүргэсэн байх гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд та бүхэн маань манай бичлэгийг таалагдвал лайк дараарай, subscribe дараарай. Тэгээд бусдад бас энэ мэдээллийг хүргэхийг хүсвэл шеэр хийж бусдад хуваалцаарай гэж үзэж байна. Тив подкаст баярлалаа. Баяртай.